Сайн бацгаана уу? Миний суугт эргээд тавтай морил. Өнөөдөр би та бүхэндээ доктор Жо Диспензагаас суралцсан манифестийн суурь шинжлэх ухаан болон амжилттай манифест хийхэд нөлөөлдөг хамгийн чухал хоёр хүчин зүйлийн тухай ярих болно. За энэ сэдвийг ярихын тулд хамгийн эхлээд квант физикийн зарим онолууд болон квант талбар гэж юу вэ гэдэг талаар тайлбарлая. Квант орон квант талбар гэдэг зүйл байдгүй юу гэдгийг сүүлийн 100 гаруй жил судалж няцааж явсаар 2012 онд квант талбар гэдэг зүйл байдсан байна гэдгийг шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрсөн. Квант талбар гэдэг зүйл маань юу вэ гэхээр нүдэнд үлэгдэх долгион давтамжаар харилцдаг маш том энергийн далай байгаа гэж ойлгож байна. Бидний нүдэнд үзэгдэж байгаа бүхий л материуд энэ квант орноос массыг авч бодит байдал дээр биежиж бүтээгддэг. Тэгэхээр квант талбар гэдэг нь нүдэнд үл үзэгдэх зөвхөн энерги долгион давтамжаар харилцдаг маш том тийм хязгааргүй энергийн далай байгаа гэд ойлгож байна. Тэгэхээр бүх зүйлийг ам оруулагч их үүсвэр нь болохоор квант талбар байгаа гэсэн үг. Эндээс бидний бүх материуд биежиж бүтээгдэж бодит амьдрал дээр биелэлээ олж байгаа. Квант физикийн онолоор квант талбарт бүх зүйл боломж хэлбэрээр яг одоо цаг дээр зэрэгцэн оршиж байгаа гэж үздэг. Үүнийг жишээгээр тайлбарлавал миний хамгийн муу хувилбараас хамгийн сайн хувилбар хүртэлх бүхий л хувилбарууд маань квант талбарт яг одоо цаг дээр зэрэгцэн оршиж байгаа. Тэгэхээр орчлын ертөнцийн бүхий л зүйлүүд эцсийн төлөвөө олоогүй ямар бол ямар хэлбэрт шилжихэд бэлэн байж л байдаг гэсэн үг. Үүнийг квант физикт суперпозишн гэж нэрлэдэг. Харин би тэрийг зориудаар ажиглах, анхаарлаа хандуулах үед тэр зүйл нэг төлөвийг олж биеждэг. Үүнийг квант физикт ажиглагчийн нөлөө гэж нэрлэдэг. Ажиглаагүй байх үед, анхаарлаа хандуулаагүй байх үед бүх зүйл боломж хэлбэрээр ингээд долгион мэт урсаад байждаг. Тодорхой зорилготойгоор анхаарлаа хандуулад ажиглах юм бол тэр зүйл бодит болчихдог. Тэгвэл доктор Жо Диспенза үүнийг хүний ухамсар, тарих, зүрхтэй хэрхэн холбодог вэ гэвэл бидний тархинаас цахилгаан долгион ялгардаг. Бидний бодсон бодол болгон тодорхой цахилгаан энергийг гаргаж байгаа. Харин зүрхнээс соронзон долгион гардаг. Бидний мэдрэмж, сэтгэл хөдлөл тодорхой соронзон долгионыг гаргаж идэг. Тарих болон зүрхний долгион нэг хэмнэлд, нэг зорилгод, нэг ойлголцолд нэгдэлт хүрэх юм бол бидний биеэс хүчтэй цахилгаан соронзон долгион гараад энэ нь квант талбарт нөлөөлдөг гэж үздэг. Тарих ямар бодол бодож байгаагаараа квант талбарт захиалгаа өгнө. Зүрх тэр бодлыг баттгах хүчтэй мэдрэмж мэдэрснээрээ квант талбараас тэр бодлын дагуух үр дүнг соронзон мэт бодит байдал руу татаж авчирч идэг. Жишээлбэл амьдрал бол хэцүү, амьдрал дандаа асуудлаар дүүрэн байдаг гэдэг итгэл үнэмшилтэй бодолтой байдаг бол таны тархинаас амьдрал хэцүү гэдэг долгион сигналыг квант талбарт илгээж байгаа. Энэ бодол дээрээ нэмээд өдөр тутмын амьдралдаа бухимдалтай, стресстэй, зовнилтой, гомдолтой тийм мэдрэмжтэй явдаг бол таны зүрх ийм соронзон долгионыг квант талбар руу илгээгээд яг энэ бодол мэдрэмжээ баттгах орчин нөхцөл, үйл явдал, үр дүнг таны амьдрал руу татаж ирүүлж байгаа. Тэгээд байнга ийм давтамжтай байх тусам энэ талын тархины холбоосууд, энийг баттгах тархины холбоосууд маш хүчтэй хөгжчихсэн байдаг. Хүний тархи юунд итгэн тэр зүйлээ батлах бүх боломж нөхцөлийг бүтээж байдаг. Тэгвэл амьдрал бол боломжоор дүүрэн, амьдрал баялаг гэж боддог тийм сэтгэлгээтэй, тийм итгэл үнэмшилтэй бол таны тарих амьдрал баялаг гэдэг дохио сигналыг, тийм үрийг квант талбарт суулгаж байгаа. Нэмээд та өдөр тутмын амьдрал дээрээ талархалтай, урам зоригтой, баяр хөөртэй, тийм хөнгөн мэдрэмжтэй альва зүйлийг болж бүтнэ гэсэн итгэлтэй тийм мэдрэмжтэй байх юм бол таны зүрхнээс энэ төрлийн соронзон долгион квант талбар руу илгээгдэж яг энэ бодол мэдрэмжийг баттгах
үйл явдал, орчин нөхцөл, хүмүүс, боломжууд, учрал, тохиол, үр дүнг таны амьдралд бүтээдэг. За тэгэхээр квант талбар гэдэг нь хязгааргүй боломжийн далай хин юуг сонгоно, юу гэж итгэж үнэмшин тэрийг бүтээдэг тийм боломжийн талбар гэдгийг жишээгээр тайлбарлавал гэрлийн унтраалга унтраацсан байх үед өрөөнд харанхуй байдаг. Тэгээд бид нэр сонголт хийгээд гэрлийн унтраалгаа он болгоод ингээд дарахад гэрэл асаад өрөө гэрэлтүүлдэг. Гэрлийн унтраалга офф байх үед гэрэл гаргах боломж нь хадгалагдсаар л байгаа. Гэрэл гаргах потенциал нь хэвээрээ байгаа. Яг үүнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр таны хэн байх, юу бүтээх нь квант талбарт аль хэдийн боломж хэлбэрээрээ байгаа. Бид нар юуг ажиглаж, юунд анхаарлаа хандуулж, юунд итгэж үнэмшин тэр хувилбар маань бодит байдал дээр биежж байгаа. Тэгэхээр бид нар бүгдээрээ өөрийн талаарх итгэл үнэмшил, амьдралын талаарх итгэл үнэмшил, бодол, мэдрэмж, үйлдэл тууллаараа ухамсаргүйгээр яг одоогийн байгаа амьдралын бодит байдлаа бүтээсэн байгаа. За тэгэхээр тарих зүрх хоёроо, бодол, мэдрэмж хоёроо нэг зүг рүү, нэг чиглэл рүү, нэг зорилго руу чиглүүлснээрээ бид нар манифест хийдэг байх нэ. За доктор Joe Dispenzaгийн манифестийн талаарх хоёр дахь чухал хүчин зүйл нь болохоор ирээдүйн мэдрэмжээ одоо цагт авч ирэх. Үүнийг шууд жишээн дээр тайлбарлая. Жишээлбэл та дэлхийн том компанид Google-д ажиллах хүсэл зорилготой мөрөөдөлтэй гэж бодъё. За тэгвэл энэ зорилгоо та бодит биелэл болгохын тулд таны бодол би Google компани ийм хилцэст ийм ажил хийн гэсэн шийдвэртэй хүчтэй бодолтой байх хэрэгтэй. Google-д орчих юмсан, Google-д орвол гоё байх та, Google-д орохыг үнэхээр хүсэж байна гэсэн тийм суул бодол биш, зоримог, шийдэмгий, эргэлзээгүй, итгэлтэй бодолтой байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь та Google-д ажилд орчлоо, хүссэн ажилд орчлоо гэвэл та ямар мэдрэмж мэдрэх юм? Өөрийгөө үнэлсэн, өөртөө итгэлтэй, талархсан, баярлсан, баяр хөөртэй, урам зоригтой, эрч хүчтэй, догдолсон гэх мэт ямар мэдрэмжтэй байхын гэдгээ та өөрөө бодоод тэр мэдрэмжээ яг одоо цаг дээр мэдрэх хэрэгтэй. За тэгээд цаашлаад Google-ийн хаалгаар ороход тэнд алхаад гიშгээд явхад танд ямар мэдрэмж төрөх юм? Тэрч бүхэл суух ширээ сандал чинь суухад ямар мэдрэмж төрөх юм? Таны таван мэдрхүүд юу мэдрэгдэх юм гэдэг тэр мэдрэмжийг яг одоо цаг дээрээ өөр дээрээ мэдэрч, догдолж, сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь одоо биедээ амьлуулах хэрэгтэй. Яг одоо цаг дээрээ тэр мэдрэмжээрээ амьдрах гэдэг нь доктор Joe Dispenzaгийн хоёр дахь чухал санаа нь байгаа. Яагаад гэвэл хүн аль хэдийн болсон мэдрэмжтэй байхаар тэр мэдрэмж нь хүнийг тэр үйлдэл рүү хөтэлдэг. Тэгээд Google-д ороход ямар ур чадвараа хөгжүүлсэн байх ёстой, юу сурсан байх ёстой, ямар мэрэгчлээ эзэмшээд дуусгасан байх ёстой гэх мэт тэр зүйлүүдээ хийх үйлдэл рүү чинь энэ мэдрэмж чиглүүлээд үйлдэл хийгээд эхэлдэг. Яагаад энэ санаа маш чухал вэ гэхээр таны зүрхэнд багтаагүй, таны дотор суугаагүй, таны итгэл үнэмшилд болон бүтэн гэж мэдрэгдээгүй бүхэн таны бодит амьдрал дээр биелэх боломжгүй. Гол бүтээгч нь та өөрөө байхгүй юу? Бодлоороо, мэдрэмжээрээ, үйлдэлээрээ ертөнцтэй хамтраад, квант талбартай хамтраад та бодит байдлыг бүтээж байгаа. Тэгээ хүмүүс бодоод идэг ч гэсэн яг зүрхэн дотроо мэдэрч чадахгүй л тэр зүйлийг хинж танд өгөх боломжгүй. Энэ хүмүүсийн хувьд хамгийн хэцүү одоо сорилт нь байдаг. За бас нэг хамгийн чухал зүйл бол зүрхнээс гардаг соронзон энерги, соронзон долгион тархинаас гардаг цахилгаан энергиэс 60 дахин илүү хүчтэй байдаг. Тэгэхээр зөвхөн бодох толгойн төвшөнд зорих нь хангалтгүй. Үүн дээрээ зүрхээ нээж зүрхний потенциалыг ашигласнараа мэдрэмж сэтгэл хөдлөлөө ашигласнараа илүү хурдан, илүү өргөн сар хүрээтэй, илүү урт хугацааны баялаг үр дүнг бодит амьдралтаа бүтээж манифест хийж чаддаг. За тэгээд өмнөх Google-ийн жишээ рүү ороход Google-д ажиллахад ямар байдаг? Google-д тэнцсэн, ажилд орсон хүн ямар мэдрэмжтэй өөрийгөө мэдрэх тэр бүх мэдрэмжээрээ одоо цаг дээрээ амьдраад тийшээгээ чиглэсэн үйлдэлүүдээ хийнэ. За тэгээд үйлдэлээ хийхдээ тэр том зорилгоо жижиг алхмууд руу маш сайн задлах хэрэгтэй.
өдөр тутмын жижиг үйлдэл рүү задлаад тэр үйлдэлүүдээ хийгээд эцсийн үр дүн процесстой итгээд урдаа байгаа зүйлээ нөгөө мэдрэмжээрээ хийгээд явж итэл аяндаа энэ бүх зүйл чинь таны амьдралд бий болоод биечээд хүрээд ирнэ. Таны хийх зүйл ерөөсөө ингээд л болоо. Энэ Google-д ажиллана гэдэг зорилго яаж бүтэх, ямар боломжууд гарч ирэх, танд туслах хэн гарч ирэх, юу тохиолдох энэ бүхэн нь таны санаа зовох асуудал биш. Энэ бол квант талбарын орчлон ертөнцийн танд зориулж хийх ажил нь байгаа. Тэгэхээр та өөрийнхөө ажлыг хийн, бодол мэдрэмжээрээ захиалга өгнө, яг одоо цагийн мэдрэмжээ авцсан мэтэрээ амьдран үйлдэлээ хийн, харин тэрийг бүтээх нь орчлон ертөнцийн ажил. Тэрнээс биш энэ зүйл хизээ бүтэх бол одоо болж байгаа болов, яг бүтэх юм болов гэсэн тийм desperate, цөхөрсөн, яарсан, айсан, адагсан, хүчилсэн энергийг гаргаж болохгүй гэсэн үг. Тэгхийн бол таны одоогийн байгаа энерги чинь таны одоо орчлон ертөнцид квант талбарт илгээж байгаа энерги чинь яг л тэр цөхөрсөн энерги яваад авах учраас таны тэр зорилготой чинь матч болохгүй. Тэгэхээр ерөөсөө тэр болж бүтэх, яаж болж бүтэх, юу тохиолдохыг бүр тийм нээлттэй, чөлөөтэй орхих хэрэгтэй. Харин процессто эцсийн үр дүндээ ертөнцийн амьдралын цаг хугацаанд итгээд үйлдэлээ хийгээл явж явах нь бидний таны ажил. Энэ бүхэн хүний тарих бодит болж байгаа зүйл болон төсөөлж байгаа зүйл хоёрын ялгааг таньж мэддэггүй. Төсөөлж байгаа зүйлийг яг одоо боддоор болж ийн гэж хүлээж аваад тэрэнд тохирсон хариу үйлдэл үйл ажиллагаа явуулдаг гэсэн нейрошинжлэх ухааны баталгаан дээр суурилж байгаа. За саяын ажлын жишээг харилцааны жишээн дээр хуургаад аваад үзье. Та ингээд харилцан нэг нэгнээ хайрлах, тэр гоё хайртайгаа учрамаар байгаа гэж бодъё. Харин таны бодол болохоор одоо цагт итгэл даахуйц хүнтэй уулзах хэцүү. Өөрийнхөө насны хүнтэй уулзна гэдэг бараг боломжгүй. Ер нь ингээд сайн хүмүүс ховорцсон, ховор байдаг гэх мэт итгэл үнэмшилтэй ийм бодолтой байдаг. Тэгээд үүнийгээ дагсан, цөхөрсөн, ганцаардсан, дургуутсан тийм бухимдсан мэдрэмжтэй байдаг бол яг энэ бодол мэдрэмжийг баттгах үйл явдлууд л таны амьдралд тохиолдно. Тийм болохоор та гой хүнтэйгээ уулзмаар байвал энэ бодол мэдрэмжээ өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Би гой хайртай уулзах хэрэгтэй. Сайхан хүмүүс энэ хорвоо ертөнцийн зөндөө байдаг. Сайхан харилцаа, сайхан хүмүүс миний амьдрал руу дандаа ингэж ирж идэг гэсэн шинэ итгэл үнэмшлүүдийг тархиндаа суулгаад үүнийхээ дагуу хүмүүсийн сайханд итгэдэг, өөртөө талархдаг, өөрийгөө хайрладаг, тэлтэй, нээлттэй хандлага мэдрэмжтэй байх юм бол танд яг энэ мэдрэмж бодолтой чинь тохирсон хүнтэйгээ уулзах орчин нөхцөл, учрал тохиол, үйл явдал, боломж, потенциал, аз завшааныг ертөнц танд зохион байгуулж өгнө. Яагаад гэвэл та захиалгаа тэгж өгсөн учраас яг тэр захиалга өгсөн зүйлтэйгээ тохирсон үр дүн аавна гэдэг тэр зарчмын дагуу та тийм сайхан үр дүнгээ тэр хүнээ өөртөө татаж авч ирнэ. Мөн тэгээд та ямар хүнтэй байвал та илүү хайранд суралцаад, илүү гоё цэцэглээд, дэлгэрээд, хөгжөөд тэр хайр сэтгэлийн хамгийн гоё мэдрэмжүүдийг ямар хүнтэй байвал авахын гэдэг тэр хүнээ тэр сонголт шийдвэрээ хийгээд тийм бодлоо бодоод тэгээд тэр хүнтэйгээ уулзсан байвал, хамт байвал би ямар мэдрэмжтэй байх юм? Би тэр хүнтэйгээ уулзсан байвал өглөөс эрэхтэй би ямар мэдрэмжтэй байх юм? Ажлаа хийж явж байхдаа ямар мэдрэмжтэй байх юм? Тэр хүний магадгүй бүр үнэр нь ямар байх юм? Гараа хөтлөөд явхад танд ямар мэдрэмж төрөх юм гэдэг тэр мэдрэмжийг одоо цагтаа мэдэрч амьлуулах хэрэгтэй. Тэгээд магадгүй би тэр хүнтэйгээ уулзрахаараа гадаа төрхөн дээр анхаарна. Амьдралын хэм маяг дээрээ өөрчлөлт хийн. Эсвэл одоо илүү одоо харилцаан дээрээ харилцаа, зан чанар дээрээ анхаарна гэх мэт тийм бодолтой байдаг бол эхлээд тэр хүнээ өөрөө болох хэрэгтэй гэсэн үг. Тэр хүнтэй уулзсны дараа тэр хүнтэйгээ уулзчаад
гадаад байдал дээр анхаарах биш. Тэр хүнтэй учирсан байсныхаа дараа та гадаад байдлаа яаж авч явах юм гэдгээ одоо авч яв. Та тэр хүнтэйгээ учирсны дараа ямар одоо гоё харилцаа, хандлага, зан чанарыг гаргахыг гэдгээ хүнтэй уулзраагүй байхдаа одоо гарга. Амьдралын хэм маягаа яах юм? Хоолтон дээр анхаарах юм уу? Рутин дээр анхаарах юм уу? Эсвэл одоо өөрийнхөө боловсрал мэдлэг дээр анхаарах юм уу? Гэдэг тэр анхаарлаа одоо өгнө гэсэн. Тэр болмоор байгаа хүнээ одоо болж иж тэр зүйлээ өөртөө татаж авна гэдэг зарчим ажиллаад байгаа учраас эхлээд өөрийгөө бэлдээд тэгээд бэлдсэн төвшнгөө рүү үр дүнгээ авнаа л гэсэн үг. Энгийн амьдралын хууль яг бүх юм дээр ч гэсэн ажиллаад явж байгаа. Болцоод гоё байх биш, гоё байчаад боломж аавна. Гэхдээ энэ ингээд ирээдүйн зүйлээ одоо хийхдээ тийм зовсон, цөхөрсөн, тийм дургүй байдлаар хийн гэсэн үг биш. Тэгэх юм бол бас ажиллахгүй. За энэ зүйлийг хийснээрээ амжилттай манифест хийдэг байх нэ. За бас нэг чухал концепцийг энд хэлэх хэрэгтэй юм байна. Квант физик болохоор материйн хамгийн жижиг хэсгийг судалдаг шинжлэх ухаан байна. Атомоос цаашаага атомын дотор юу байдгийг судалдаг гэсэн. Атом нь бөөн болон долгионоос тогтдог хослолсон хэлбэртэй байна гэдгийг тогтоосон байна. Тэгээд энэ атомын доторх долгион бөөмийн хослол нь долгионч байх боломжтой, бөөмч байх боломжтой гэсэн тийм суперпозишндоо байж идэг. Тэгэхээр бидний бие нэг талдаа хатуу матер гэж хараад байгаа болохоос биш нөгөө талдаа нягтарсан энерги долгион байх боломжтой гэсэн үг. За яг энэ мэдлэгийг би өөрийн бие дээрээ 2019 онд 10 хоногийн вебинар бясалгалд явж байхдаа мэдэрсэн байгаа. Яг миний дотор би өөрөө тийм бит ийм материалыг бие биш, миний дотор энерги, долгион, ийм хөдөлгөөнтэй зүйл урсаад байгаа юм шиг мэдрэмж тэр бясалгалыг хийснээрээ мэдэрч ийсэн. Тэгээд хүн өөрийгөө хатуу матер биш, үйлцэл, долгион, давтамж гэдгээ мэдрэх тусам альва зүйлийг манифест хийх чадамж нь өндөр байдаг. Яагаад гэвэл квант оронтой бид нар энергиэр, долгионоор, давтамжаар харилцдаг учраас. За мөн манифест хийхэд зан үйлүүд байдаг те арга аргачлалууд, vision board буюу хүслийн самбар хийх, journaling буюу тэмдэглэл хөтлөх, мөн нэлийн сүнслэг төвшөнд сарны бясалгал хийх гэх мэт хүссэн зүйлээ амьдралдаа бүтээхийн тулд тэрэнд нь тусалдаг зан үйлүүд байдаг. Энэ зан үйлүүд яг үндэ юун дээр ажиллаад байгаа вэ гэхээр тархиа тэр хүсэл зорилго руугаа дасгалжуулахад хэрэглээд байгаа арга гэсэн үг. Яг ингээд хүсэж байгаа зүйлээ тодорхой болгоод цаасан дээр буулгаад vision board хийх. Тэгээд тэрийгэ өдөр болгон харах, төсөөлөх. Энэ нь өөрөө тархиа шин загвар руу дасгалжуулж байгаа техник байна. Бичгэн ч гэсэн яг адилхан олон дахин бичээд байх тусам тархи тэрэнд итгэж эхэлдэг. Яг өөртөө ингээд шууд итгээд өөрчлөлтийг хийхэд хүнд хэцүү байдаг учраас саранд хүслээ шивнээд надаас илүү одоо тийм хүч надад тусалж байгаа гэж тэнд итгэснээрээ бид нар тархиндаа шинэ итгэл үнэмшлийг оруулахад туслаад байгаа гэсэн үг. Дэж гариг эрхсийн нөлөө хүч гэдэг зүйлүүд байдаг байх. За бас нэг чухал зүйл нь баттгал үг удирдамжтай бясалгал нь тархинд шинэ нейронуудын холбоо үүсгэхэд тархиа шинээр загварчлахад маш өндөр үр дүнтэй мөртлөө энгийн арга байна. Тархи яг нэг зүйлд итгэжиж тэр зүйлийг бүтээдэг. Тэгэхээр бид нар 20 жил, 30 жил, 40, 50 жил тархины нэг юм загварыг бүтээгээд тэрийгэ ерөнхийдөө давтаад амьдраад байдаг. Тэгээд тэр талын нейронуудын холбоо маш хүчтэй бэхжсэн байдаг. Тэгээд мэдээж энэ аль хэдийн ингээд дагтарсан, тогтцсон байгаа нейронуудын холбоог суллах, өөрчлөхийн тулд давтамжтайгаар баттгал үгнүүдийг сонсох, удирдамжтай тодорхой тэр чиглэлийн бясалгалуудыг хийх нь тархиа шинээр загварчлахад маш өндөр хувь нэмэр оруулдаг. Тийм учраас би өөрийнхөө суугтаа баттгал үг болон бясалгалуудыг хийж оруулдаг байгаа. За бид нар эрүүл болохын тулд тархи би эрүүл гэдэг энэ бодолд
итгээд хүчтэй итгэл үнэмшилтэй байгаад тэрний дагуу эрүүл хүний мэдрэмжээр амьдраад эхлэхэд эрүүл мэндийн дагуу шинэ бодол мэдрэмжтэй болоод эхлэхээр тархинд шинэ эрүүл гэсэн нейронуудын холбоо үүсээд тарих шинэ бүтцтэй болдог. Тарих шинээр эрүүл гэсэн бүтцтэй болоод ирэхээр эдистэй бие махбодтой шин заавар өгч эхэлдэг. Эдисээ нүхэн сэргээх зааврыг өгнө, эрүүлэр ажиллах зааврыг өгнө, дархлааны эсүүдээ шинчлэгдэх зааврыг өгнө гэх мэт шин заавруудыг өгснөөрөө хүний бодит эрүүл мэнд сайжирч эхэлдэг. Ингээд хүний бие жинхнээсээ эрүүл болдог. Яг энэ төрлийн эрүүл мэндийн жишээнүүд бол маш олон байдаг. За энэ бүхний анхны санааг би доктор Жо Диспензагийн Тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэсэн номноос авч исэн. Энэ ном бас монгол хэл дээр хэвлэгдсэн байдаг. За тэгэхээр эцэст нь яаж тархиа өөрчлөх вэ? Яаж тэр ирээдүйн мэдрэмжийг одоо цагтаа амьлуулах вэ гэдг нь хамгийн том сорилт байдаг. Яагаад гэвэл бид нар өдийг хүртэл амьдарч ирсэн итгэл үнэмшлээ, бодол хандлага, ертөнцийг үзэх үзлээ бүр цоо шинээр нь шинчлэх хэрэг гардаг. Үүнийг яаж хийдэг вэ гэвэл анхаарлаар, анзааргаар, ажиглалтаар, гүн төвлөрлөөр, бясалгалаар, тархины төсөөллийн дасгалуудаар, ухамсартай сонголтоор гэх мэт энэ чиглэлийн арга техникүүдэд суралцсанаараа бид нар энэ өөрчлөлтийг хийж чаддаг. Бясалгал хийхийн тулд эхлээд богино төвлөрлийг хийж сурах хэрэгтэй. 30 секунд, 1 минут, 3 минут, 5 минут, 10 минут, 30 минут, 1 цаг гэж явсараагаад гүн төвлөрөл рүү сурдаг. Ингээхийн тулд хамгийн ихний алхмууд нь баттгал өгнөөд сонсох, удирдамжтай дагаж хийдэг бясалгалуудыг хийж сурах нь төвлөрлөө сайжруулах маш чухал дасгал болдог. Хэрвээ та бүхэн амьдралынхаа тодорхой нэг чиглэл рүү өөрчлөлт хийгэж зорж байгаа бол миний суваг дээр байгаа чиглэлийн баттгал өгнүүдийг бясалгалуудыг хийгээрэй. Энэ нь та бүхэнд өөрчлөлтийг хийх зөв чиглүүлэг болно гэдэгт итгэлтэй. За өнөөдрийн сэдвээ энэ хүрээд өндөрлөе. Маш олон шин ойлголтуудыг, концепцуудыг танилцуулсан байгаа. За энэ зүйл бол орчин үеийн хүмүүсийн сэтгэлгээний шинэ хэв маяг, шинэ амьдрах арга ухаан гэж харж байгаа. Тийм болохоор санаа болгон дээр нь тунгаагаад ботоод өөр хөлбөрлөөнд хувиргаж бодож үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн сэдв маань та бүхэнд шин санаа, харах өнцөг, бодол, эргцүүлэл төрүүлнэ гэж найдаж байна. Тэгээд баярлалаа.